Би цэцэн шийдвэрийг их зөв зүйтэй ийм шийдвэр гарчээ. Дүнэлт гарчээ гэж ингэж бодож байгаа. Энэ жижигхэн бэлгэд Монгол Ардын намын дарга баяр байхдаа 76 суудал та байхад 28-ыг нь бол профессионалаар 48-ыг нь бол тойргоо сонгоно гэсэн юм холимог тогтолцоогоор анх удаа 12 он сонгуул явуулсан. Би тэр үед арчсан намын даргаас бид нар бас яагаад дэмжсэн гэхээр нийгэмд байгаа тэр үжил бодлыг бол их хурлд энэ профессионал бол тусгаж авах учиртай. Тойрог бол ингээд одоо хаягдуулаад байгаа гэдэг. Ийм агуулгаар дэмжсэн. Дараа нь яг манай хэд маань үндсэн хуулинд оруулж байгаад одоо хэдэн жилийн дараач байна уу. За 90 энийг авдаг хэрэг гэж хийж байгаа. Энэ бол буруу зөв зүйл. Цэц бол маш зөв юм хэлчихэд байгаа. Иргэн хүн ингээд 4 мандат дээр 4 мандат дээр ингээд нэг хүнээ сонгомоор байна шүү дээ. Чи яагаад миний сонгохгүй гэж бодож байгаа 3 хүнийг надаар хүчээр өгүүлээд байгаа юм бэ гэдэг ингээд яг үндсэн хуулийн хүний иргэний эрхийн асуудлаар нь бол их зөв зүйл гаргаж гэж бодож байгаа. За би сая энэ хоёрыг шүнийг хэлэхэд сонслоо. Хэдүүлээ ер нь ярилцах хэрэгтэй. Энээс болоод нэг мандатаа тойрог руу урсна гэсэн ойлголт бас биш. Иргэний эрх бол хамгаалагдж байгаа. Энэ бол маш зөв бас. Одоо энэ нэг багцлна гэдгээс чинь болж одоо хачин балер юмнуудын нийгэмд үссэн шүү дээ. Тэгээд нөгөө энэ намын хоёр нөгөө намын хоёртой паарлан гэх нь ер нь их болохгүй юмнууд их байгаа. Тийм учраас энэ бол манай улс төрийг зөв болгоход энэ улсын хурлын гишүүд манаас шударга сонгогдоход парламент нь бас боломжийн хүмүүс гарч ирэхэд би хэрэг болж гин гэж бодож. Би бол үндсэн хуулийн цэцэд баг анх удаа баярлалаа гэж хэлж байна. Энэ үндсэн хуулийн цэцгийн гишүүдэн солигдсноор үндсэн хууль бас жаахан юмд нухацтай ханддаг мэрэгжлийн төвшөнд ингэж бас юм харах гэж оролдож байгааг нь бол би их баярлж байна. Харин нэг юм байна. Улс төрчдөө бид нар мэрэгжлийн хүмүүсийг буруутгахаас өөрсдөө буруутгах хэрэгтэй. Тойргоо харин та нар жеримандраар зурж байгаа шүү. Тойрог дээр өөр санал өгдөг. Нэгэн тойрог дээр нэг улсын иргэн 3 хүний төлөө өгдөг. Нөгөөх дээр нь 7 хүний өгдөг. Ийм солиотой шүү дээ. Ийм дэлхий дээр байхгүй. Тэгэхээр улс төрчид харин ажиллаа хийх хэрэгтэй. Тойргоо зөв байгуул. Яаж ийм байд юм бэ? Нэг нь 3 хүний санал, нөгөөх нь 10 хүний саналтай. Тэгэхээр энийг зурна. Энийг жеримандр бол эрх баригч хүчин зурж байгаа. Тэгэхээр та нар маань харин манайхан гэхгүйгээр бид нар Монгол улсын ирээдүйн зөв байхын тулд улс төрийн зөв байхын тулд энэ тойргуудыг зөв байгуулах хэрэгтэй. Одоо налаах багнуур юу бол 3 жижиг юм нийлээд тэгээд 2 үлээ 3 билүү. Нөгөөх нь 10. Ийм биднэрт улс төрийн тогтолцоо зөв болгох парламентд зөв бүрдүүлэх энэ тал дээр бол хэдүүлээ хамтарч ажиллах хэрэгтэй. Танаа манаа гэхгүй. Танаа манаа гэж хоёрын хооронд хэрэлцээр байтал чинь энэ улс чинь нураад унлаа. Улс төрийн тогтолцоо. Одоо харин эдийн засаг гэхээс илүүтэй бид нар одоо улс төрийн тогтолцоог 30 хэдэн жилийн дараа дахин иргэн авч үзэх шаардлагатай боллоо. Тэгэхээр хэдүүлээ энэ дээр хамтарч ажиллая. Эцэст хоёрын хооронд жижиг маргаанаас бол энэ улс бол хохирно, ард түмний ах амжиргаа муудна, аж ахуй нэгжийн тарж бутарч нурж дууслаа, хэдэн залуучууд маань гадаадд гараад дууслаа. Энэ юунаас эхэлдэг гэхээр энэ бол энэ улс төр буюу энэ улсын хурлыг хэрхэн яаж бүрдүүлж байгаа, сонгогчдыг санал яаж өгүүлэх гэж хүлчилж албадж байгаа энэс хамаарч байгаа. Энийг л хэдүүлээ нэг яри. Тийм учраас би үндсэн хуулийн цэцэд бол дахин талхлаар хэлье. Би бол одоо дэмжиж байна. Одоо энэ цэцэн шийдвэр юм чинь энийгээрээ нийгэмч гэсэн ингээд зөв болоод аятайхан болоод явах юм байна. Ер нь бол би номын чим гишүү ярьсан байлаа. Сонгуулийн хуультай холбоотой хэдүүлээ. Би бол таны саналыг дэмжиж байгаа. Маш чухал юм. Одоо мөнгнөөс салгамаар байна шүү дээ. Одоо мөнгө. За Алтан гишүүнд 1 минут. Зөвхөн хуулагч нарт гэдэг нэрээр л одоо бид нар хуульчдсан учраас л 320 сая төгрөг шүү дээ. Ямар амьд нь энэний чинь дийлэх юм бэ? Тийм учраас одоо хэдүүлээ тэр амьтны эсвэл нэг зээл авж байгаа юм уу? Наа цаанаас намаа тэрөөсөө дэмжлэг авж байгаад гарч ирээд буцаагаад яах юм? Эсвэл хүний ирэхээр конопо дарна, эсвэл төс тойрог дээр нэг хэдэн төгрөг тавилж байгаа нэртэй тэндээс нь жоох юм хусах гэж хулгай хийх гэж оролт. Энэ чинь биднийг тийм юм руу түлхээд байгаа тогтолцоо, хууль, механизм бий болчиход байна. Энээс бид нар бол салмаар байна. Би одоо номын чимэг гишүүд бас баярлалаа. Та бол яасан би бас тэр сандаа шиг дэмжиж байгаа. Бид нар нэрээ мөнгөөр яаж залуучууд хэзээ яаж гарч ирэх юм бэ? Гарч ирэхгүй шүү дээ. Одоо ингээд тэрүүн төгрөг гарга гэхэд тэрийг харгадаг ямар залуу хүн ба. За гаргаж байгаа нь мөнгөтэй хүн гарч ирж байгаа шүү дээ.
Инхээр улс төрийн бодлого байхгүй, Монгол улсын хөгжлийн бодлого байхгүй.